Артузо үзүүлж байна. Зохиолч Мөнхбаатар. Аав. Тэргүүн хэсэг. Алдар тулгаан шилээр овоос овоос сонголцож, сайртай голын гүрээр салхи татуулан хурдалж байгаа том тэрэгний дөрвөн тоо дөрвөлчин толноос бусд нь хавхаар. Жогом хямгуй дотор нь морлийн яваа нь үл мэдэгдэнэ. Яруугийн хүрээний тойр цагаан балгас үртэл айлын бараа харагдсангүй. Хөгшин хүний бойл шиг элэгдсэн шавар ханыг арлын явсаар армаг тармаг дэрстэй шар тохоо руу иргэн хоёр гэрийн гадаа тоос босгон зогслоо. Хаврын салхинд бүрээсэн шалбарч жирс намарсан жижиг гэрийн хаалга онголзон нэгэн залууган гэзэгт гарч ирснэ. Өөрийн мэдлгүй өөдөөс нь сарвчлан харав. Үүлэмж тансаг машиныг ялалдсан харшил ааж ухан доошилж 50 гаруй насны нэгэн мандгар ир цоохор нүрээ цохойлгон. "Сайн байна уу, хөөхөн? Сайхан хаварч байна уу? Дагэр гэдэг айл хаана байна?" Ингэж баясуулан асуулаа. Хүүхэн гизэг үсээс амардан салхины уруу хийсгээд барууншаа тэнгэр хатхан заав. Шар дэрсний үзүүрчэгт үлзийд хайрхан сөмөрлөж, харин энүүхэнд бор долгон сэтгэлийн цолбор докторн мэлмэрсэн нулимсыг тоосго мэд өндөлцөн. Хүүхэн гэнэт шүлсэндээ хагад цацснаа амаа даран сандарч. "Доноон бүрэг мэдгэвлүү та. Тэр хавцаа эрэг дээр 3 гэрээрээ буусан л та." Ингэлээ. Бод хөдөөний бүсгүй амьтанд ганц адгаж чихэрч болдгоо өгсөн гэж дугар дотроо зэврээс бодсон боловч аяансаж ядарсан эхнэрийнхээ баширхсан харцанд ороолгуулан хаацааг ашиглаа. Бор толгойд айлуу далга зуны ихэнх сараас сумынхан багширдагсан. Одоогоос 40 жилийн өмнөх ээжийн аав инхэр насны халуун дарсамж салхитай цог чихэнд нь хууг явахта жолоо алдуулж хэд морилцууллаа. "Цонхоо хаагаач, шор ороод байна." Ингэж ихнэр ав заагүй муухай зандарснаа голын толинд хүүхдүүдэд бүртгэх мэд харлаа. Ачцэн бололтой багчууд бие биенээ дэрлэн унтжээ. Нутгийн захаар ирээдэл дугрын нулимс яруугийн цэн шиг төрөн сэтгэлийн өвөр дурсам задгаарч эрээвэр хураавар болоод адуу шиг дайрч байг хотод төрж өссөн дэгжин шараагаа огт мэдэхгүй болоо. Авгаа ачирхаж баширхаад сүүлдээ арга дууж гуйлгуулж ирснийхээ хэрээр одооноос аргашаа яран гэр орноо ярьж дугрын доторыг урж тасчих хамаа. Дагэр гэдэг нь дугрын авгаах, аавынх нь отхон дүү. Төрлөөс үлдсэн ганц холбоо солбэ. Дугур дагэр хоёр хот хөдөө солбон бие биендээ очиж хүний оргонд ах дүүсийн барилга зангидж ирсэн боловч сүүлийн 10 жил лавтай уулзаж залгаагүй. Хүм малгүй хагасж шумаагаад хавсрах салхины хөл цогөрсөн хот айлуудыг гентийн зочид сэрэлээ. Дагэрах танигдахын аргагүй өтөлсөн ч бие дэнхэн лагшин тунгалаг байгаад нь дугар баярлан хоймор гарцсуулаа. Цоогор дугрын үсэн бууралдаж эрүү хазар нь унжиж нүдэн бэлгэрснийг авах сонжин харснаа. "За, хүм. Нутагтаа ирэлгүй 10 жил болсон хэрнээ луу сараа өнгөрөөлгүй наашаа яарсны учир юу вүлээ?" "Чи ахтай их адилхан болжээ. Муу ах минь мананы шавгараас бууж ирэхэд 2 хазар нь унжаад цэлхэг савлаж байдагсан. Тарган товир хүн турхаараа арьс нь унждаг юм бэлээ." Ингэж хээшаагүй яриа өрнүүлв. Дагэр ах угаасаа л ийм бүдүүн хөхтэй шулуун зантай л да. Ярих өөрх нь яг л хэвээрээ. Уулын хормоос өгсөн босоо цагаан туус хаврын адаг сарын харийн цагтал шиг дэлгэгдлээ. Дугур алтан хүрээтэй нүдний шилээ яран авснаа ганц цунгийн цагаар орчлон нээж ирсэн гархин саарлнуудаараа гайхан харлаа. Дүүнхгэр том мандаа тайрхны авирга дээр үйсэн бөглөө шиг эхэр цагаан толгой бий. Цагаан толгойн зүн идэхэд хөөх хэрэгсүүрийн хоорондор учиргүй олон адуу газар төөргөн айсэ. Дугур машиныхаа суудлын дээрээс ууд цүнх өнгөчин урд хожид үзэгдээгүй чамин дуран гаргаж арагш гэдингээ нүдээ сүгийлгэн гараа үл мэдэг салгануулан өвдөг тоогоо жижирхийлгэн дурандлаа. Тэнгэр газар булаалдаад олигтой онож тосохгүй болохоор нь тэрэгнийхэн бүрийг түшээд хараа тогтоож ав. Амандаа өглөө. Адуу маа хөрхи. Гашаар газархта молор морин сөрөг. Хэнийг юм болдоо.
Ингэснэ шүүр салдан гинтийн юмд дайруул хүүгэлтэй юм гинтэл уйлж гарав. Эхнэр хүүхдээ авгахындаа хардаж үлдээгээд өөрийн таваар салхилахаар их цоошо жиглэн давсны учир цөм нурж онсон нүдлэх гээд байсан хэрэгүүдээ. Бүр шавартаа дугуугаа налан сувгаад шилбэрээ хугалсан говийн жаал шиг асууруулан ингэнүүлэн уйллаа. 20 хэдэн настайдаа нарсан цоож оршлонгийн төгсгөл шиг хүйтэн давчгүй хүрээнд уйлж байснаас хойш үнэндээ ингэлээ сэтгэл суйран газрын бүр рүү нэвчиж байсангүй. Наранд гартлаа наархандаа задуулж цоожлагчийн борохой хулгарын нудраган дүртэн зовлон зөрвшөөл юу эсийг үзэх хөлөө. Дугур хэдэн жил засгийн хоол идээд гарснаас хойш үнэндээ эргэж дээрвхээр амьдарчээ. Хорхоо мөрөөр 20 хонож, аалзны мөрөөр 10 хонсондоо харамсан орчлонгоос өрнөгсөн сүм шиг өвггүй зүтгэсээр хүлгүү баяжсан билээ. Яахав хүний амьдрал хиний ялгаагүй л юм байдаг хойно. Бүх зүйл болоод л өнгөрсөн. Бүр жаргал завлангой ээлжид туулаад дуусчихсан байх. Дугур одоо аав ээжигээ гансартал сандаг болжээ. Ямар сандал бор цаас ханзарч богд сүнлийн орой бараантад ирмэгц эхнэрээ ятгаж гарахав. Өвөл зүтгүүн өнгөрсөн ч уулын адуу сүүл дилээ асгаж сөрлөг дөгшин хിവэрэ. Хуушаар унагнууд сүргийн сүлэнд хонхны хил шиг бөмбөлзөн цогно. Галын дүл шиг соёлон азарганы хүнд төрөө хинц таны толгой хийцлэх шахан гიშгэлж уран бүрээ хамраараа уурсан сангинуулж хад шиг асгарах сүргийн наацхыг барин хурдаа сахна. Энэ хаанаас гараад ирсэн том хар хорхоо вэ? Үнэр та нар таагүй үзэж зүс муутай этгээдээс инх сүргээ эсэн мэд хамгаалъя. Ингийг шиг толгой хайлан дөвхөлзөж унагны модгор сүлийг хамраараа түлхэн элдэв. Хөшгөлөн болсон тоос ханаран хөндийн цээжийг даран унах нь юу болоод өнгөрвөө гэмээр сөрлөг агшин. Жиргэр замаар ганц мөртөө хүн айсвэг завгарсан тоосны цалбараас олж харлаа. Дугур нүд өмсгөө арчин дурангаа даалт хийлээ. Нүрээ толон зэрвэс харснаа мөртнийг тосон хүлээжээ. Аавтай нь хачин адилхан бүүр дуу алдан цочмор нэгэн өгшин бөгөөг шөгшөөлөн ирснэ. Эмээлийн урд бүргнээсээ зуран болоо. Барахгүй арчинд бодолж өмжил явлаа. Гэхдээ эцэгтэйгээ адилхан ийм хүнтэй эзгүүхээр таарсандаа тэрөө зүрхэн төг цохлон горж үлдсэн тэмээ шиг налмаажээ. Ярэ хөрөө өрнүүлэн ансны удаанд утуулан нилэн суув. Дүгрийн дугур золгоо чи чинь багада зөггөл өрх байж үлээ. Хамгийн сүүлд аав тэжин хөөрөлгöd гяндангаас гарсан гарааг нь мэдэгдэхгүй байна гэсэн л дээ. Ингэж гөрөлсөн өрөө нэхэх мэд хялбалцсан харахад дугур холмосгийн аргаш ухран суужээ. Олон жилийн өмнө шүү дээ. Би 24-төд наранд гарсан. 30 шахам жилийн өмнө л гиснэ машин руугаа гайхуулах мэт харлаа. Ашгүй өвгөн өндөр хар дэргийг шогоорхон. Тийм ээ. Олон жил өнгөрчээ. 30 шахам жилийн өмнөх юм байна. Гиснэ нүдэ жоох олгон. Ийм машин би л үзээгүй. Зигсэн үнтэй эд байх та. Гэлээ. Дугуурын сэтгэл санаа хоромхон сэргээд. Томгүй үнтэй Монголд уруухан байдаг. Нөгөө хоёрыг нь зартаа баяжууд л ундаг юм. Гиснэ таагүй яриагд үйлсэндээ баярлан маасав. Дүүн арчаан гэхэд өвгний үгийг таслан. Би дүүнэрээ тогтсон амьдралтай залгуулсан. Бүгдд нь байр машин авч өглөө. Хот тал суугаа. Учиргүй том гараа удал байна. Ингээд төрөөчгөөсөө оромтой чангаар инээжээ. Дугур үл таних өвгнөөс нэрлэхэд алдар нэрийг нь асуусангүй. Хүрээ ярихгүй баяжаад хүн танихаа болчихж гэж сумын зах ороод муулахгүй гэж эмэхтэй битүү тандаад л байлаа. Аав нэг ийм гандуу борд айлан бэнтэрлэгтэй өглөө нарнаас ирлэн ажил руугаа шүшүүлдэгсэн. Гарааны завсар нэг өдөр өнжигтөө арга савар хийн. Мөн л өнөөх салбархаа тэрлэгтэйгээ гэрэн сүлэрт бөгтөгнөн сууж харагддаг байлаа. Хэдэн хүүхдийнхээ голоож идсэн хувц сонараас олж өмсөд өнөөх нь тар зовлтол үжрэн аавын биес алчуурч шилждэг билээ. 8 хүүхдэд тийжээх гэж зүтгэж яваа харуулын амьдрал ямар байсныг одоо бодохоор өөр өвдөм. Хэдэн малаа авч зоны дүндээ хүүхдүүдийнхээ бор ходоодыг тарг эдмээр цайлгана. Ээж нь өдөржин галж ярагдан боргоон бэр хайж тариа арваа тэрэмдэж нүрэ мэлжий дэлхүлэрч сольдонсон.
Ингэлээч муу аав ээж хоёр нь манай чид салангаар 8 хүүхдээ өсгөхдөө хүний дуурлав оруулаагүй л үлээ. Харин дугаар 20 хүрээд зовоож өглөө. Угаас өдрийн хоол байтугай бүтэн жилийн эзшнээс ч илүү эцэг ихээ санаашруулж байснаа хаяа бодоод голоор нь хүйтэн төмөр гулгах шиг болдог. Гэмшилтэй шатаад ирэхлээр дотроо шаналн ээж авдаа зүгээр л эргэлж үнсүүлмэр санагдана. Ингээвч хээрийн салхинаас өөр хазар түрэх юу ч үгүй. Өвгний өмснийг харуул нэгдлийн артлаараар хийлгсэн цагаан ултай гутал. Хуучин гутал ээдэж муураад уул төрийн цоорсон харагдана. Жалгад залармаар болжээ. Аавынхан цойлдож бөглөөд хаварж намарж барж өмсдөг тэр хөнгөн гутал мөн байх юм. Хинээс чим дамжсан хуучин цуу ямбуун цамцны зах нь хөлс хэр дагаад цээж гүрэнд хүрэнтэн харагддаг аавыгаа энэ өгнөөс үзээд дугур цачих шиг болжээ. Дугуурыг явахад аав нь тавьж хүрээгүй залуу байсан билээ. Дал хол гарсан өвгний цагаан хүнсэг цаглайн далавч шиг дэвгнэн дугуурыг гүн бодрол холын шандан тээсэн харцаар сөлбөн хараад шүүр салтах нь эргэж уулзаагүй эцэгт нь юутай адил. Унаж яваа марийг нь битүү зүсэлж янга эмээлийн ганцыг нь барилан үзснэ хонтлойд нь алгаанаалаа. Ам халуун би амс хийх шиг дөнгөж бүлээ. Мартгаа шахаж чанд ман дамхтай хээр морины баруун урд шив алаг булаг алаг морт дүгэр ажилдаа явж байна. Аль босоорой гэж албаны хүмүүс бие биеэ сэрээдэг байсан гэлцэн. Энэ мөр тийм л юм. Дугар бүр аргаа бараад дахин үлмээр боловч танихгүй хүний дэргэд алигаа алдаж болохгүй үсттэй. Аавыгаа л дурсан ярмаар санагдаад. Моо аав ээж хоёроо их санаж байна. Нутгаач тэр. Ингэхдээ сэтгэл их тэнэн байгаа. Хэдэн дүү нараа сайхан амьдралд хөдөлж өөрөө нэлээд дэвжлээ. Дутуу юм алга ах минь. Аавынхаа ачийг хариулж яваадаа баяртай байна. Одоо аавдаа зориулж алтан савраг мөнгөн аваа босгосон ч бэлэн. Ингэснэ мандатын өрөөгөр нүгэлдэх бараан үлийг ширтэн дотогшоо шогшорч шүүр салдав. Өвгнийг дуурахгүй болохоор нь би гяндангаас гараад л шууд ирсэн бол автагаа уулзах байсан л да. Даанч олны цуугнаас заваад наашаа зөвлөөгөө юм. Орчлонг тийм ахархан гэж бачирхан насандаа хэрхэн төсөөлгүүлээ. Ингэж өөрийгөө додомдох аястай хэлээд хуурайнуудаа бацгар хургаараа зөөлөн арчлаа. Өвгөн мөн л дуурсангүй. Харин харцаараа яриад байх шиг хором салгалгүй ширтгэн байрцаалдам. Базар өнөө цагт эцэгтэй минь адилхан ядмаг өвгөн хээр таарч хідэн өгцөлхөд бүтэн нас гүйцэг шиг санагдчихвэ. Юу болох нь вэ? Бороо зүсрэн ороход хөндийн замаар бараан морьтой хүн болоо шүгэрлэн яваа бодолтой хүүхмэд ааж явхан гэлдрүүлнэ. Өвгөн сумын дүүрөө удахад дугар игнэ олон замуудыг хөндлөн авалзуусаар урагшаад авчээ. Мордхойхоо өмнө хэлсэн үгийг нь бодоод эзгөрч hulдсан намарч ашиг сэтгэл хоосров. Хүн эцэг их амьд нь л зовохгүй байх хэрэгтэй дээ. Өгсөн хүн эзээч баярлдаггүй юм. Тэнгэрээс хараад тайлгардаг гэвэл бүр чудлаа. Гэсэн үгийг дахин амандаа хэлээд л явлаа. Дугур чихэр өмхөд хайдаг нохоо шиг цээж хоосон хүн биш л дээ. Гэхдээ энэ үгийг олон хэлэх бүрий удааг санаа нь алдагдаад ойлгохоо байжээ. Дугур эхнэр хүүхдээ онгоцсон цувлаад өөрөө нутагтаа зусахтаа тэр өвгнийг дахин олж чадаагүй билээ. Өгөөмөр баян болог руу одсон явуулын хүн бололтой. Аавыгаа битгэрдлээ сансан болохоор хэд зүүрэлсэн байх. Гэхдээ хэлсэн үгний учрыг нь голдоо ортол ойлгосон юм. Лааны гэрэлд олон шүн бодов. Эцэг үрийн хайр болоо гагцвэ. Цагтаа дундаа сасан дэнлүү байж. Нэгэн дуудсан аавын араас 1000 дэлүү бариад ч олж харагдахгүй та адил юм да. Өгүүлгийн дэд хэсэг. Айлууд нөгөөд удам хөндөй эзгөрчээ. Харганы шургуулганаас тэгдсэн өнчин бүжин шиг цагаан нар бурлын оройгоос бултсхийн гарч ирэхийг дэнж дээрээс харах юутай сонхон. Тэр байтугай гэрийн гадаа дагуулж толгоогоо халдал сумаар гэж. Эсвэл голын ширэг дээр төрлөгөө харан хөвтөөд урсгал чимээ чагнанга мандах нарыг огт болж. Тэгвэл нэг уужирмар санагдаад байлаа.
Дугур аяны цүлэх гэр сандалтаа шигдэн хажуу талын хонхорхоор руу аягтай халуун сүгэ хийгээд өрөөс нь үдэ мамилгаж тэртэх уулын хэраагаар дурандав. Усны шуу зэлсэн цэнхэр тэнгэр холж дурангийн хурц гараанд одтой торох шиг дэвэлзэн. Хөөхий усан шуу туслаа да. Намрын мөнгө орсон байна. Их голын цагварах ногоон дэнжийг харах нэ. Нилээн гундаж. Шогон өрөөг харахгүй юу? Улаа чаргалтаад хоргоо цавхар болжээ. Ингэж амандаа ботно дурангаа өөр дээрээ тавилаа. Хөөрөлсөн сүнээс таашаалтайгаар оочлонгоо нүдээ жардалган намрын цэнхэр сойныг руу гөлрөв. Голын толон гэлба юутай хурц юм бэ? Олон жил нутагтаа ирээгүй хүн гэсэндэ их маяг сурч төржигсүгийн юм шиг л энэ тентхийг гайхан сонирхно. Ингээд би тэнх хүн шүү. Яхара харгүй өргөө сайхан дурсамжуудаа хөшигний цаагуур хийж өрхөвдөө. Хүүхэд байхдаа мөн ингээд л гэрийн үдэндээ сууж байсан байхгүй хайчгаа. Ингээд л юм бүхэн шин содон санагдаад байх юм. Ингээд өөрийгөө зэмлэлээ. Олон жилийн дараа ирж нутагтаа туслаа. Одоо намрын дундсаар хэвлгээд буцанда. Ингээд дотор хүнтэйгээ ярьснаа өвдгөрөөн цорилсон эрх хэнц ишгийг өргөн өөр дээрээ хэвтүүлв. Эшигний нуруу өнөөх булаг морины хонлоо шиг дулаан зөөлөн. Монгол хүний зөнгөөр өөрийн ирэхгүй өрн нэмгэрнэ. Голын ус өглөөний наранд гэлбэлзэн саа мөнгөн өнгөөр туярч сэтгэлийн мгорд хураасан уй гонигийг мартагдуулан хүмүүний ухаан үл үзэг чандаас Европсын дайдгарал элгэн. Голын наагур цаагур хөлгөх малын бараа бартан бүртэн шуу нисгэн сэр бар. Хүүхөж яваад үлдэн үнэ малаа тугад хоттой хон төрөөчөөсөө босож суугаа талсуунаа. Дугур өнөдөр юу хийх вүлээ? Хон хариулах вүлөө гэж суутал аав ханаалган ганцаа товшхон дууллаа. Гэрт орвол нөгөө төрөөс хадландаа явнаа. Энчи майхан сав үгцхол хөрөхгүй дээ. Бид мороор эндээс гэлдрүүлнэ. Энчи очиод байж бай. Ингэлээ. Дугуурын нүд сэргэн. Тэгээ ах маань хар хисааны үзүүрээс хадлан авна гэлөө. Би чацарган түгээд байж бай. Ингэж хүүхэд шиг баясан хэлээд газраар зулсан гудсыг нуглан авдрын нүүр рүү түлхөв. Зонжин битүү суруулаад булаг хэр мөртөө үнийг олж чадаагүй юм. Жигтэй өвгөнтэй уулзчмаар санагдан аргамжаат бодол сэтгэлийн гүнээс тэлгүүлсээр байсан мөлий. Авгах хэнэггүй хүн болгоор ажиг сорог давсан болоод л хайчихсан. Дугур ахин дахин асуугаад байлтан биш тэгсгээд л харцнаж байлаа. Харин энэ удаа авга энчи хадуур мөрлөөд дөрөөн ширвэгддэг байсан да. Одоо чадхаа болоо биз. Бухал хурааж өөс ажгаад араамтай хүн юм. Тэр ажилд л чамаг зарыг. Хадлан дуусаад манайхан сум руу нүүн. Төлөө модоо хөрөөдөж хагална. Өөрч сажлага ажиллаж би. Ийм учраас заавалдахгүй байсаар хот руугаа буцах байх. Хадлангаас цаашаа баян болог яваад айл хонроор хийс. Ойрцэн дээр борох өгөөмөр ор. Унаа мал чинь усан цаадахын зовлон байх биш. Ингээл дуурч дуртай л байлаа. Намрын шуу намуухан шууг нь улс харин хүчтэй урцах юм. Модны нулимс шиг эмзэг шар навч өмнөр хойгуур уулгалан унах нь төрж өгөхийн зайд төлжих хагдирхын хооронд амьдрал өнгөрдөг гэдгийг орой дортол сануулах ажээ. Сайр давын оройгоор болжмор сөрглөн өөрсдийн төмөн хэлээр шулган алдан. Тэнт итлээ таргалсан үхэр мал тэндээс гарч ирснэ хажуугаар янзаглан өнгөрнө. Чацарганы бод улааран түүж өмхөөгөө байхтал арааны шүлс асгарам. Муу аав минь намар орой голоор явж үхэр малаа хайхтаа хөлдөө чацархан бүснийхээ үзүүрт боочгсон ирдэгсэн. 10хан гадаг байсан ч хэдэн хүүхэдтэй адилхан хүртэж үлдснийг нь ээжийн ам руу чулуудан дараа нь хоосон шахав олгоод долоож суудгсан. Хоршоо анги орж чихэр бурам авах биш дээ. Маа минь. Цалангаа аваад л ээжэд хуу өгнө. Халаасанда тамхины мөнгөгүйч олсон долсон хишиг болгон хэдэн хүүхдийн алгыг инхүү гэл алгадаг байлаа. Аавын гараас авсан юм багчилээ амттайг нь яана.
Дугур ногоон цөнхөл рүү тонгоосон өргөс тар бургасны үзэрийг дэгэ мотор татан багсаасан улаан шаргал жимснэс хэд өмхөд нүдэн анин байдгаараа ярвалаа. Арааны ишүүс асгаран хамаг биеэр нь аагөөг гүйгших болжээ. Аяа, төрсөн нутаг минь юутай баян. Баг багтаа аавтайгаа хадланд явж хишиг буйныг нь бишгүй ил хүртэж явлаа да. Мөн өхөл хэвээрээ. Голын толон дээр асаасан тоцны гал шиг улааран харагдах юм. Дугур өөрийн тааваарж яргаж өнчлөө. Эм тангийн өнөр англина. Бодвол ганг дэгд цэцэгсэх үз. Зөөлөн өвсөн дээр гараа адлан хөвтөөд. Цагалдаг дойронгөх огтны час хийсэн дууг чагнав. Уран шоуны өр завлахад дотор юу болж байгааг таах мэд алмарын ширтлээ. Хүүхэд байхдаа чулууг нүүлгсээр байгаад унгаж байж санаа авардаг байснаа бодглохоор гол гарлан нүдэн анжээ. Нар хэвих үед авгах эрчүүд харчулаад агуулan ирээд майхан жадгараа босгож гал хөс төллөө. Алга төвшний дуу хаасаагүй тогтоог. Шугууд хүүхэн шухны инех нь балчир шуудын ангана шиг часгийн чанга. Өндөр моддын оройгоор цэнхэр удаас унаглан сонгонтой олны содон үнэр салгинд дайгдан ирж өлөн хотоодонд агсан тавнам. Нэгэнт орой болжээ. Одтой тэнгэрийн гүн рүү зүүдээ хулжаан гадаа хонов. Дугур өглөө эрлэн босож аав гахыгаа хүүхэд хүргэнд таниулдаагээд борох баян булаг орохоор угсгийлээ. Юм их хачин юунд ч юм хөдлөгдөд байх шиг. Зуны сарыг шовтартал тандаад уулзаж чадаагүй өнөх өгшнийг баян булагаас олж бодлын аргамжаад тайллаа. Ийм золтой учрал гэж байх уу? Байсан л юм шүү. Явган хүн яаж явдаг байна гэмээр өвдөөцөө өвсөн донд хоёр бор ингэр харагдахаар нь зам гажин зэтгүүлсэн бараагүй онож нэрийн гадаа нэг өгөн сууж байснаа босож ирлээ. Сайн харуул өнөөх гэж аавыг минь санагдуулж соны төрш бодол аргамдсан төмөр газас шигээжтэй хөөхөн. Машиныг даниж байгаа. Машин байтугай дүүрийн дугур гээд зүггүй тарихгүйгээр минь хилээвэцтэй. Яста таавар шиг хачин хүн шүү. Хөвн нь энтэндээ цогвосон торгон жилээдэг өмсөд тогоо хэрийн урд зандан ирэх гартаа барьжээ. Байцаалттай барьцаалдам харцсан хэвээрээ. Ингэхдээ энэ удаа энийг хилэн өгтлээ. Дугур урагшаа сунга. Би буцах хараад болоогүй. Дагэр ахыхан хадлан гарсан. Ингэж тайвхан хилээд сарлагын зузаан өмнөөс халбагдан аягандаа унгалаа. Араас нь жаахан цай хийж солийн гурил зурлаа. Муу автаа минь та их адилхан санагдаад зонжин таныг сургалсан да. Ингэснэ хөгшчүүдэд тонох мэд нүрэ өрчилзөлөө. Өвгөн хэнэгчгүй. Би аавчин байна шүү дээ. Гихэн тэр дугур халбаг солинд бараг хахчихсангүй. Зог тусаад. Харин тийм ээ. Дээл цамцыг нь та өмсчихсэн тууж явсан уу? Ингэснэ өвгний өвөн цөвөн сахал үсийг тоолох мэд таг хүлэрчөө. Өвгөн амгаа асуултыг ёр тоосон шинжвэ. Миний дээл цамцыг таньж байгаа нь яамаа та. Ингэлээ. Эмгэн нь өвгнийхөө ойрхон занг мэддэг бололтой эсвэл үгсэж яриад тохирсон байх. Нүүр бууруулан орны доогуур мөлхөн оров. Улдаасанд боосон борцны хавтгай чулууг ил гаргаад эргэнэг рүүгээ эргэж мөлхлөө. Дугур жинхэнэ маанагтан гэдэг нь болов. Халбгаа амандаа өмгсөн чигээрээ. Харин л дээ гутал хүртэл миний хөлөөр шампирч аав дутсан цагаан авалт байсан шүү. Ингэснэ хөгшний ээтэн гутал руу өнгийн харлаа. Муу зойлогч эцэг чинь чамаг эцсийн амьсгаа хураатал харуулсан шүү дээ. Хүний урманд ганц ирээд хөрч өссөн гарыг нь атгаад суухгүй. Үххээс айгаагүй мөртлөө хүүгээ санаад 100 удаалаа үгсэн юмдаг. Ингэснэ ганцаа боригдон ногоон сорволоо огцом сороод саарл удаага бөөнөр нь үлээх нь юу бүлээ гэмээр хачин. Ярогийн голоос насаараа хүрдэж өдөлсөн өгöd ийм гүдэс цантай байдаг баха. Үг хэлэхдээ арга ивэр тойруулж дайлуулна гэж байхгүй. Зүгээр л шууд оруулах нь юутай хэцүү. Дагэр авахч бас ялгаагүй нэвц сүлбсэн цэгц шулуун яриатай. Дугур аягтайгаа ширээн дээр тавиад миний буруу. Яахан аргагүй миний буруу.
Би суллагдаад ходод очисон хүн. Ховгоосон одоогоор ярамгийн дэж дээр хаягдаж байлаа. Ярил урт түүхээ. Хүн танихгүй л бол хүрээ гэдэг нь ямар өршөөлгүй газар үлээ. Годамжуугаар хоноглож хүн амьтан зарагдаж явсаар арай хийж арга олсон доо. Ингэсний хэсэг дууга хураа. Хоол хүнд олддог юм билээ. Ажил хийж ам зугаад 15 цаастай болж ор хоронтой яж болсон. Нэрээ бортоглуулан барин нутгаасаа гарсан хүн байна да. Сүртэйхэн дөрөн очие гэж монголж бодож явтал аавын тухайд болсон. Мо ээжигээ өрөвдөж дүүнэраа бодох бүрээ улам хичээлээ. Ингээл өвгөн жол ярианд хайлга байтугай улам чангаран. Яасан маягтай л үдвэ чи. Эцэг чинь өвчнөдөө шалаад өгчих үү гэмээр өтөр чинь чимээгүй байснаа машин дуурхаар л нүдээ эргэлдүүлэн хардаг байж үлээ. Би сүултээ орж гарч зам харгуй ширтэх айж болсон. Ингэж зэнэг биерээ үг алдаад дугуурыг тухаараа хялбалзан харлаа. Бургасны гал чад бадасаж тахир яндан салхин цавлан. Энэ адтай нэрийг хэн ивдэг вүлээ гэх шиг гурвал бие харлаа. Самган бүлэн сүдээ их амтан болгоороо дуурайг өрөвдөн хатуу тоглоомноос гарч. Чи ловчин ахыгаа танихаа байжээ. Яагав? Аав чинь ганц найз лов аваа. Ээж чинь ярьсан байх ёстой доо. Аавтай чинь шороо идэж бүүсээ хувааж өссөн хүн шүү дээ. Тэр үед эднэр залуухан байлаа хөөрхис. Та нар лоо мангаа гэдэг хүнээс учиргүй их айдаг байсан босуу. Ингээл нэрээ харвал лоо мангаа яг мөн. Дугур дуу алдан. Хөгшин хүмүүс бүгд адилхан харагддаг да. Тийм ээ. Даа чин ловчонгоо байна шүү дээ. Бид нарыг өглөө унтуулдаг хүн байсан сан. Лоо мангаа ирж байна гэхийг дуулаад хідэн дүүнараа маань хүнчлөөсөө суг усран босож зарим нь орон дагуураа нуугддаг байсан. Та мэндэ ингэж нэг уулзах гэж би мөн бүтэлгүй хүнэ. Таныг мартчихсан байна. Ингэснэ нусаа татаад чимээг болчихлоо. Хоолойд бөө юм тэглээд нүд харалцлаад иржээ. Лоо мангаа гэж хүүхэд болгоныг сөрдөөж айлгсан ширүүн хар хүн байв. Аав ээжийнхэн өртгөн унтаж байна гинэ. Босоогүй хүүхэд байгаа юм биш үү? Хэн ажил хийхгүй байна. Алив би уудлаад явна шүү. Ингэсээр орж ирэхэд нь ястал эрлэг мэт санагдагсан. Лоо мангаагийнхантай айл зусна гэхээр урам хугарч усанд үйчихмээр ажил хийн чиг аав ээжтэй туслан чиг чих сөөлөрч зуны дурш гүүж харахыг үзүүлээд өгөндөө. Насан багын дурсамж гантай жилийн аадар шиг чангаас чанга шахуурдан бодол санаа хүнцгээд дугур өөрийн мэдэлгүй нулимсдэж цоохор алчураа тэмдэрлээ. Хөгшжүүлж дор дороо ханцудаа нугдан мэлэмрүүлжээ. Хүний хорвоо урт юм шиг хэрнээ ажир дээрээ яасан ч ахархан юм бэ. Тодхон дурсамж 40 жилийн цаагуур нугдан бодлоос бүгүүр сарны алга болоод санахын төдийл үлдэж штэ. Лоо мангаа одоо лоо бааваа болчихсон гэхээр юм л урууч хөргөн үсттэй. Яах вэ? Чамд шал дургу хүрээд. Ингэж лоо янзгийвхан ярваасна яриагаа эхэллээ. Ганц цохороо яс авталцтал тоншингоо. Машин тэрэг мөнгө цаас яриад л чи нин ойлгоогүй санагдсан л та. Аав ээжийнхэн ачиг хариулж явна. Тэд минь тэнгэрээс хараад баярлаад соономж гэх шиг. Ингэснэ лоо бааваа биш лоо мангаа эргэж хойлоод ирвэ. Гяндангийн газрын төлгүүрийн сав шиг төмөр хайрцаг төжигнүүлж байснаа хуучирч өнгөрсөн чавх тэвх хоёр ширдэг рүү шидэд. Аав чин чамайг их сансан да. Мод ус хоёроос нь хүүгийн минь үнэртдэг юм гэж үлээ. Муухай залгивэн. Чиний тоглоом мөн үү? Гэлээ. Мөнхнөстэй мөнгөн дөрөөтэй эд биш. Очиж энэ муу тэвх чав хоёрыг эцэг минь надад хадгалж байжээ. Хадгалах байтугай ээжээр биш хүний аваар дамжуулж. Эвээ муу аав минь надтай хамжиж өөрөө хэлцээ идэлтэй. Ингэж солхон хэлээд эргүүлж тойруулан харав. Бургасны азнаас давхар атгачаад оймрын сохой аавын гараас хөдөлсөн мэт санагдав. Шагаан чинээ дагуулгын алган дээр хүндэж өжирсэн нэг хийний өөдөс нохон жогоорхоо шиг хорч исэн байлаа.
Ийм юм дурлаж эвэг үүссэн эрх цолиг ингэж өөрийгөө дотогшоо замлна. Аавын сайхан инээд хажуухнаа залгиж хүүгийнхээ долоог өнөрлөхөөр бүхийсэн бүлээн амьсгаа нь ойртох шиг санагдан бүр байцуухан аргагүй бэрхэржээ. Эцэг үрийн холбоо гэж ийм нандин зүйл байдаг адил ай хөрхи яалтай билээ. Залуу байхад тэнийг явсан байж болно. Гэхдээ таач хатуу анцнаа дугаар сая ухаарад толгоо руугаа шаажээ. Лобова зөөхний амаар шируулзах бурусны дүлийг ширтээд овоо тайтгарсан бололтой. Нүүрэнд нь уужрал тэлгэн. Амьсгаа дадахын урд өдөр аавч надаас гуйлаа. Би хүүтэйгээ уулзхаа нэгэн төнгөрлөө. Уурч нь цагаан тэмээ зөөлөж хонлоо. За, ловч минь, хүүг минь зандрах хэрэггүй шүү. Харийн газар аргаа олохгүй зүдэж яваа байж мэднэ. Машин унаа холбоо харилцааны мөнгөчгүй бол хэцүү. Хоосон хүний зовлон 20-30. Гэхдээ миний хүү нэг л арга аваа олбол сүгээтэй дээ. Аавыгаа санаад нулимсаа арчилж яваа би. Таа хоёрыг уулзаад би тэнгэрд очихсан байх болно. Чи миний дээл хувцсыг өмсөд эцгийн гуйлтын өмнөөс хүүтэй минь уулзаад хэлэх үгийг минь дамжуулж өгөөрэй. Ялах амтны сэтгэлийн дарамтыг сарниулж дотрыг нь уужруулж өг. Аавыгаа санааж би тэгрэн амьдрж болохгүй. Хүүг минь гимшил зовлонгоос нь салгаж өгөөрэй. Ингэж гойсон юм. Амьд байтугай үгсэн чи би дүгрийнхээ гутал хувцснаас сэжиглэж зэрвэх биш. Тэгнэ чи үгсэн чи би төр үлдэж байдаг. Ингэж хэлээд дээл замц маажиг гудлыг нь бүр янгийн эмээлтэн хаваад гарлаа. Маргааш өглөө нар мандахад би аавын чин толгойг төссөн юм. Гэв. Дугуурсангүй тонгоосон чигээрээ нүдэн анан чавхны жолоо шиг өвдөгсөн үгэнд харуулсаар л. Самган борц нүдэнгээ нулимсаа арчиж суулаа. Дугур нэлен сууснаа. Би ээж дээрээ хэд ирсэн л дээ. Боцог болгондоо дүүнэраа нэгээр нь дагуулж явдаг байлаа. Амьдрал амар байгаагүй. Ядаж хүн хартаа уулзах завдалгүй тэгсгээд боцчихдаг байсан. Ингэж үгээ чирэн хэллээ. Лобова модон аяхтай хоолноос хошуугаа цар болгон болгоод аавч нь одоо чамд баярлаж байгаа. Тэнгэрээ цараад сэтгэл тэнүн суугаа шүү. Хүүгээ өмөрөөд харин ч намайг загнаж байгаа бивэ. Ингэснэ хийг хөхрөө. Тарихгүй өвгнөө ингэн энэ удаа зэмлэн. Хүүгээ ч явахад айлгаж яах нь вэ? Манай энэ хөгшин ийм нэг ёжтой чигээрээ өтлөлөө. Энэ зун чамайг алмаа хартал дайжганлаа. Ингэсээр ирсэн шүү. Аштайвтай хүмүн. Боцолгүй үлдэж уулзаад явдаг. Ер нь хүн биенээ уурганы үзүүр язаар шиг хайрлах хэрэгтэй. Манайх танихтай айл бууж муу ээж чинь хань болж байсан. Эр хүн үхэл өвчнөөс эмээдгүй юм бэлээ. Үр хүүхдээ үлдэхээс учиргүй их айдаг хүмүүс байх шиг билээ. Би ч ярианы их үгийн олныг өөртөө авлаа. Аяхтай холоо өр шаландаа тавиад тос хөө болсон сармаа маарлаар хошоогоо арчив. Бүлэг хурц амнасаа гарган хавхны хажуу руу шидснэ. Дүүнэрээ татаад дараа нь ижигээ хотнуулгсан чинь би ховдоо баярлаж байв. Ижигээ жаргаасан гинлээ. Бэлтээ чадaltaй сайн яваа гэж нутгийнхнаас чамаг дуулсан. Хоровогийн хов ээлжтэй л байлгүй. Яах вэ? Ингэснэ өгнөө шилбэлзэн харлаа. Лобавагаас булаг хээр мөрний тухай асуух гэснэ боллоо. 7 төмөн адуутай доноо баяны хөндөгөөс ганц байтугай 1000 алаг мөр олдончиг. Нэрэ манам хоньны хэр мөртөө тун адилхан адуу байж үлээ. Ингэжлэн бодоод хөгсчүүлээ хүлээлээ. Энтэд хөлийн авдраа уудлан тонгочно. Өнчин илэг өндийж эмгний гараас нэгэн баатантайг тосон аммагцаа задлж үзвэл аавын цамц. Дэлгэж үзвэл шилбнүүд нь дайртаж сугаараа ханзаж урагтаад сааралцсан бэр нөхөөс тавьсан харагдана. Дайлыг нь үнэрлээд үжирч ганцсан давг нь алгаараа зөөлөн илэв. Тавгны туулах шиг том алтан бөгчөө тайлаад дахин иллээ. Мажгийн гулын хонширыг дарж үзвэл хүүхдийн зулаа шиг зөөлрсөн байх юм. Төрөөрөө нь хошуугаа шан гудлаар тоглодог жаахан үг чиг шагааж харав. Аавын мөнөр арилаагүй байлаа.
Дугур юм юмар туйлсан хүн. Олзон домогшин оройгоо байрлаж биш үйл мандаж явлаа. Гэхдээ хүн шиг эрхэм сайхан бэлэг алган дээрээ авч байсан билүү. Буцааж үл болох онжилбдыг санах бүрий өөр рүүгээ үнэн түнэн гэлдэрлээ. Аавтайгаа уулзсан болохоор налуу орчлонд хазгаа танхиад сажлахгүй байх гэж бодов. Дотор уужран бодол цэлэмжээ. Лоо баавада баярлаж таларгаад ханашгүйнэ. Лоо баава цааш өнгнүүлэн та нар хүний ухааныг хотоос биш хөдөөнөөс л олох юм да. Аргагүй ч юм уу да. Та нар мөнгө хариулдаг. Бидэн мал хариулдаг болохоор ялгаатай байх нь дамжиггүй гэлээ. Мөнгө гэхээр нь дугаар гинэд нэгийг санаад хүрэн цөмхөө удалж гарлаа. 20 мянгатын дэвсгэрт нэг боолыг залан тэхий дундуур нь хуваагаад эмгэн өвгөн хоёрт барив. Энэ яваа насандаа ийм их мөнгө авч үзээгүй хөгшчүүдийн нүд намрын улаан сар шиг дүрлэгнэн уулга алдан гэдийцгэлээ. Зүгээрээ та хоёр минь миний сэтгэлийг бодоод авчгал та гэлээ. Өвгөн гин хийсэн хүн шиг эмгэн рүүгээ муушилсан харлаа. Эмгэн өвгөнийхөө мөр рүү өвдөг дээрөө үндигээд алгаад осчээ. Хөгшчүүлийн хуучин дэлийн өр дээр шинхэн дэвсгэртүүд судралууга задран унахад хоёулаа уулга алдан гайхжээ. Тэд хүүгийн өглөг барьсанд биш өгөөмөр сэтгэлд баярлсан билээ. Лобава нэрмэл талаад хэсэг ярьлаа. Хэлэх үгийг эзэнд нь тавих мөрийг ижилтэн гихчээр Лобава аавынхын адил дугарыг их олон жил хүлээсэн гэвэ. Аавыг нь тэнгэрийн орондоо одсон тэр өдрөөс хойш хоногдоолон хүлээсээр 30 намар харуулсан шүү гэхэд дугарын зүрх түг цоглон бүргэж сандраад ирэв. Тэгэлсэн тууч чинь эднийг юунд ингэтлээ хүлээлгэвэ. Хэмээн чулуу өртөл гэмшин. Намрын сэрүүн салхи үүдээр сэвэлзэн шуган оройгоор сойрын дуу уяатай мэгшин. Шар тоос хөвөлсөн нэрмлийн үнэр хан хийж самганы эрвэл задгаа дуусанд оройн нар хүрчээ. Нохон дуу алсад yon дуугарч хон ямаа шавтан харган бурганаас гарч ирлээ. Эмгэн уйсан хөнгөө бариад сайланд гарахгүй халмиг өвгний яриа улам задгаарлаа. Хар үзүүр хайрхан болон яргаад хөргийн амны намаржааны урт өдрөөд санаанд боно. Аавын ирэх буцхан нүдний харагдан. Дугуурын тосонгүй даган уйлах томоогүй ааш одоо бол эзэн бие шалгаж байлаа. Дугур хөгшчүүлийн сэтгэлийг хөгшчүүл дугуурын сэтгэлийг зассаар хоёр онлоо. Уулын царам хүйсээр бороошиж намрын урд шар өдрийг аргадаж ядан байхад айлаас буцлаа. Өвдөг хомын суугаад яриа сонсох эмгэн гинэд босож өрөм тос зэхэв. Дугур намрын сүүлсээр хүртэл нутагтан хорогджээ. Талын зах уулын бэлд удаа байгуулан ямар нэгэн шатааж нулимсаа арчин зогсно. Амар жарган суугаад нэг ихэм хэрэггүйг мэдэж авлаа. Аавынхаа бүтэн жаргалыг насны бүксэнд ээдүүлсэндээ түмэнтэй гимшивч одоо гагцгүй сүцэг бишрэл өршөөл нэгвслээс өөр юу ч үгүй болжээ. Оройдсон ухаарал зүрхнээ зузаарч 100 намрын 6 сарыг зүү зэрэглээ мэт өнгөрөөлөө. Тайлагдсан бодол өөдөө хөөрөн саарл удаатай зүг нөгөн уушиг шиг улаан уулын толгон хаданд нарны гэрэл гэлбалзан хос чулууны бүрэнд галын дул уулалцсан. Арга арц шажигнан асаж намрын дэнгэрт үндсэн ганц сар руу тэмүүлэх мэтэй. Дотор цомралдаантай хэцүү байгаач өөр нэг шинэ хүүг төрүүлсэн авда дахин баярлалаа. Ухаарлын зэн төдөлсөн сайхан аавынхаа дайж өргүүлсэн өвгний жинд ачаа дэнсэж 50 гаруй насндаа орчлон танилаа. Ааваас өөр сэнхэртэл сургадаг хэн байх вүлээ дээ. Ингээд дугур хэд хоногоос хот руу буцжээ. Дахин ирж явахаар дагар ахтай амлан ансаг норгосон цасан будааг сүүлэн одов. Донон хөндийн аглаг бойд дэлэнхүйдээ завцсан голын мөнгөн зайр дээгүр үдэх нар үсрэн дагсаар хүрээний дуур эрвэн сэрэн сайртай голын гүрээр гарч алдар толгон шилэр салхи татуулан хурдалж яваа. Том тэрэгний дөрвөн тоо дөрүүлчин төлнөөс босдно хавхаар чохом хямбгаан дотор нь морилон яваа үл мэдэгдэн. Төгсөв 2024 оны 5 сарын 5